Хүмүүс олон ч түүх сонсож хачирхалтай мэдээллүүд уншиж байсан. Магадгүй заримийнх нь хажуугаар маш хүчтэй цахилгаан өнгөрөхийг анзаарсан байх. Гэхдээ тэд хэзээ ч флашыг харж байгаагүй. Централ хотынхан флашд бүрэн итгэдэг. Би ч юм адил. Централ хотыг аюулаас аварсан хүн та нарт саад болохыг хүсэхгүй байна. Намайг Джек Эрик гэдэг. Танаа ертөнц аюулд ороод байна. Чи Централ хотын дээгүүр хачирхалтай цахилгаан үүсэхдээ манай хоёр ертөнцийг холбосон гүрийг бий болгосон юм. Би ирсэн газартаа яг чам шиг хурдтай нэг. Тэд намайг ч бас флаш гэж дууддаг. Би танаа ертөнцид ирэхээс өмнө Zoom гэдэг эртээ тулдаж ялагдсан юм. Тэр бүхий л хариг ертөнцтэй хамгийн хурдан хүн болохоо батлахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа. Zoom танаа ертөнцөөс мета хүмүүсийг илгээж надтай тулдуулдаг байсан. Чи гэрдээ хармаар байвал ганцхан зүйл хийх хэрэгтэй. Юу хийх юм? Флашыг устгах. Үгүй. Одооноос бид нуугдах хэрэггүй боллоо. За уулчлаа. Чи энийг модон дургадаг гэж бодоагүй үстэй. Флаштай ойрхон байх юм бол хинч байсан том аюулд орох болно. Чиний байгуулсан энэ багч нь намайг Пати гэдэг. Патис яваад Кенра Сондерс чиний хийсэн болгоныг хийхэд бэлэн байгаа. Одоо дахиж надад эмэгтэй хүн гай болохгүй. Чамайг тэнд дууг мэдэрчгүй шүү. Чи өөрийнхөө хөв тавилан мэдэж хэмж байгаа. Намайг сонсор оторгүй хамгийн хурдан хүн гэдгийг бүү мэд. Чи над шиг баймаар байна уу? Чи Баатрир баймаар байна уу? Баатар эрс өгдөг юм. Тэд баригдах юм бол өгдөг юм. Флаш 2 дугаар бүлэг. Хизэнээс юм болчихсон юм. Бараг л 8 сар болж байгаа хаа. Чи Стар хотыг аврах юм бол чиний нэрийг ч болсон гэж өчөх байлгүй.